Сонсогч та бүхэнд орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гаргийн 19 цагаас хүргэж байгаа. Үзэл бодлон цэгцтэй үг ярианд оновчтой оройтой 225 нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 4-ний баасан гаргийн дугаар шууд хүргээд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн, найруулагчаар Борхогийн Чинбатар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ширхэгчлэн тунгаан шижирлэн бүтээв, гач уртгээл мөн автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. За тооны хандаа чимэндээ хүргэе. Чимэнд хүргье. Найруулагчаар оо харин найруулагчаар оо гэсэн. Биш. Оо Борхогийн Чинбатар. Бүр харахгүй шүү дээ. 3 жил ундрахтай явсан юм чи. Ундрахаас өөр нэр орж ирэх хөлждөг юм байна шүү дээ. Тэгэхээр хаарлаа энэ хүүс нь ирэл байх шүү бахай найруулагч маань. Яг тэ хоёр өсгийнх нь овгийнх нь хоёр өсгөл хийчлээ. Оо Борхогийн Чинбатар. Шинэ овгт болчихно. Ургийн овг нь өөрчлөгдөж байна. Ургийн овг нь тийм болоод шүү дээ. За баасан гарагт түүх зохиодог үлээ. Тэгээд төгжилд байгаа сонсогчд маань битүүртэй холбогдоод цагийг бас хөгжилтөө өнгөрүүлцгээе. 2-2-5 нэвтрүүлэг маань ерөөсөө тийм айхтар ухаан шаардсан тиймэрхүү зүйлс байдгүй. Аль болох төгжилт цагийг зүгээр маш энгийн зүйлсээртэй хөгжилтөө өнгөрүүлэх дээр л оршоод байгаа шүү. Ер нь бол зорилго маань горлог гэнэ. Ер нь гэж горлож байгаа л та. Яг үнэхээр дотроо мэдээж л бодтын та чинь заримдаа ухаантай ярьсангүй загинчхаад бид тэр ухаантай юм ярих юм бол тэр нэвтрүүлэг нь заавал юм төмслөг байх хэрэгтэй нэвтрүүлэг байгаа. Ямар ч ухаан зарах шиг харагдлаа. Ухаантай байхаар дээрээс загинчих гээд байгаа байхгүй. За тэгээд хамгийн ихэнд толгойцсон сонсогч тухайн багтаа нэргэн өөрхөн хочиг хэлж орж байна. Аха. За алтан дүүрэн болох мэдээж хэрэг тагаар утасныхаа спикер чихвчийг унтраагаад радио унтраагаад ярих юм шүү. За 5 дахь түүх зохиодог. Дахиад нэг дүрм тогтоосон хүүхэд авдаггүй. Тэгэхээр энэ түүх чинь жоохон халиад явждаг учраас хүүхэд би ч нэг тийм арх марх оруулахгүй. Чи дандаа идэж би дандаа арх ам хийчихэл. Өөрөө түүх арх руу оруулж ийм дүрм гаргаж ирээд байгаа. Та оруулахгүй ч болно чинь чамаг өнөөдөр гайгүй залуудад хааруулъя гэж балилсан дандаа хаягдахгүй гэж боддоо шүү дээ. Болдгоо байхгүй. Дандаа хаягддаг нэг нь дандаа ууж таараа тий. Тэгээ хийсвэрлэн одоо сэтгэж түүхээ зохиодог учраас цаахан чөлөөтэй задгаа сэтгээд өгөөрэй манайхаа. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Бүгдэнд орой мэндийг хүргэе. Нөрөмдөг юу. Манай Амила хизээ намайг алгасгаа болох юм бол ганцхан намайг алгасаа орой мэндэ. Би бүр харагдахгүй байх шүү. Аваа тураа юу та миний яжгаад Чинбаахыг үр найруулагч Чинбаах болж байгаа ч ундрах гэсэн аниул гэ. Амар ундрах байхгүй. Заавал ундрахтай л мэд л гэдэг байхгүй. Йой, зэхний сосгчиг авъя. Байна уу? Байна уу? Манай минь сонсож радио унтраагаар давхар сонсогдож байна. Араа жоо унтраагаад өгөөрэй хөө. Тэгээд яг. За манай хүн унтраах гал тэр ноцолдож байгаа байна. За энтэй холбогдсон бай. Хочоо хэлээрэй. Шүний залуу. Ааха. За хамгийн багт орсон багтаа нэр өгөөрэй. За. Ямар нэр гэрлээ? Оо явж байсан бол шүү дээ. Баг харагдаж байгаа зүйлөө өгчүүд болно доо. Урд ч юу харагдчих. Урд бол баахан машин л харагдав. Оо баахан машин өгч. Баахан машин. Амар те хүүхдтэй тэгж нэр өгдөг байсан бол яг хаа. Оо манай хүүхдөө урд шонгийн ба за ингэ өгч гэлөө. За түүх зохиогоод билнэ. За. Та хоёр гэрэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь шинийн залуутай яваад шүү. Шинийн залуутай гэрэлж байгаа. Тэгсэн чинь гинтхэн нөхрийг чинь баривчлаа цагдаа нар орж ирээд ширийн залуу. Тэгээд боо юм болоо та чинь нөхрөөгөө өгөхгүй барихгүй гэдгсэн чинь нөгөө сюрприз барьсан болоод surprise та ухаан алдаж унаад боо юм болсон тийм хөвгчлээ түүх. За гэрлэх юм уу яах вэ? Одоо тэг гэрэлтэй. Одоо цагдаа нар орж ирсэн тий өөрөө чинь баривчлах гэж байгаа байхгүй баривчлаад авч авах гэдэг. Тэгэнгүүт аамыг ч болохоор нөхрөөгөө алдлаа гэ бөө уйлаа майлаа юу ярьж байгаа марж байгаа гэдэг. Нөхөр нь болохоор сюрприз барьж байгаа байхгүй. За гэрлэе хөө. Юу. Хаан гэрлэх үү? Хөрмөө хаан их үү? Хөрмөө ордон дэлхий шүү дээ. Гүг хөрмөө ордон би орохгүй. Цагдаа нар ирж болохоор газар. Харин тийм хөрмөө ордноос чи чамайг барьж болохгүй. Өөр газар хий. Их ч гадаа тийм юм шүү. Гадаа хий. Гадаа. Тий, голын хэрэг дээр тул хэрэг дээр хий. Гадаадад гээд уг нь хичээгээ дээшлүүлэх гэсэн чинь. Гадаа л хийчээ. Туулын хэрэг дээр. Гадаад
чинь заа бас гоё уусан хормоо ичих гэж утсан. Аа за. За. энэ боли юу хөдөө хийдөө За хорхон тэг. Хорхон багтаа хий. За. Би нэг шинийн залуу гэдэг нэг залуутай юу яасан их чинь хормын урилга өгсөн шүү дээ тий. За. Тэгээд юу хийсэн. Хийж байгаа. Хорхог хийгээд битээр. Тэгээдсэн чинь нэг 250-аад хүнтэй байна гадаачтай найр надан болол. Тэгээ яжсэн чинь тоос 250-аад ах чинь 100-аад хүн гэдэг. хоноор чирч хорхог хийгээд. 250 хүн 100-аад хон юм уу? Хорхог. Тэ нэг гоё хаа барилж өгөөл. Дандаа дурж өгч байгаа хүмүүс юм. Нэг хүний хором Хаа маа барьсан. Нэг хүний нэг хаа юм. Бабаа нэг хөрөм хийлээ. Оо за. сул тал нь мөнгөтэй 1000-т. За. Тий. Тэгсэн нөгөөдөл чи бүр явдгүй. Нөгөөдөл гэдэг нь одоо нөгөө 250-аад хүн маань байхад дахиад нэг 100 мал авчирч хорхог хийж байна. За би хөөе юу наа. Цагдаад баригдах юм шиг тэр цагдаар хийц оч. Тий, тэгээд ингэсийхөө. Тэр 250-аад хүн чинь 7 оноод 14 он ч сүүлдээ ч хурим маань бүр ингээд нацгаараад юу болж байгаа юм чи мэддэхгүй болоод тэгээ ингээд харж исэн чинь нэг юм хүлээгээд ийсэн байгаа байхгүй. Хурим тарахгүй 7 он чаар яасан бол гэдгсэн чинь яг нэг орой сайхан нэг хаа өрөөлөө барьсан сууж исэн чинь тэндээс тоос манруулаад зүгээр цагдаагийн машин чинь дуу тохоогоо хангинуулаад гөрөөд ирж байна. Аач хажууднаас морь зөртэй ирж байна. Орон дугаар ороод ногдчихсан. Тэр би гайхаад хормилж исэн залуу маань гинт миний хажуунаас гот гэж үсрээд амар эвгүүтэй цагдаа харахаараа шууд нуугдчихсэн. Тий. Нэг л гэмтэй. Тэгээ би гайхаад хүүшээ яаваа хайраа юу болов энэ цагдаа магдаа дуудсан юм уу юу болсон ингэ гэсэн чинь намайг байхгүй гэж хэлээрээ би чамтай хөрөм хийгээгүй шүү гэхэд болтгоо. Тэгсэн чи одоо шууд баригдаа явсаа. За. Тэгээд баригдаал тэгэл би чинь тэндгээр уйлж ойрлал гашигчаал юу болсон яасан гэж авч байгаа та нар хууль эрх зүйн үндэслэл чи юу өмгөөлөгч аавн маавн энтер гэж би гооч ирсэн юу имэжгүй. Би тэр чи мэдмэр байхгүй Юу ч мэдчих асуугаад. яасан гэж барьж байгаа л гэдгийг хууль ярилээр асахгүй яасан гэж барьсан гэж хууль хэлтэй. Би чи бас хоргоо хуулийн хэлтэй аа. Тэгээд яасан гэж барьж байгаа өмгөөлөгчөө дуудна муудна нэтэрэ гэдгсэн чил за нэг тийм бос юм аа байж би нэг хэдхэн жил явчаад ирээ Ямар цэлтэй юм бэ? болтгоо. Тэгээд баригдаа одоо явцсан одоо тэгээд явцсан шүү дээ. Тэгээд энэ нөгөө би нэг болохоор surprise үлээгээд манай хүн явцсан шүү дээ. Чихэн гинт хэрэгтэй байсан. Гэхдээ тэгээ ирээгүй шүү дээ. Ямар амин юу. Хаваа хэдэн жил болж байна. Яагаад явцсан хөө? Зүгээр салмаар байсан юм бол хэллээл явчихгүй. тэгэл нэг 200 ханаар шатаал тэгэл явчихгүй. 200 хоноор шатсандаа шаарлахад худлаар явж шүү. Би чамаг ямар 200 хон чанаад өгдөг гэсэн өөрөө баярхал тэрүүгээр чанж өгөөдөөс. Тийм бай намайг амар үүрэлгүй хүн гэдэг. Тэр 250 дандаа манахад байсан. Нөхрийн талаас ерөөсөө 200 шиг хонь зогссон. Эхнэрийн талаас 250 хүн хохирогчд их гомдолтой гэсэн юм шиг байгаа. Тэр 200 хон. Тэгээ гомдоод худлаа комби зөхөөгод малын хулгай байсан юм бол 250 хонь хулгаалсан юм дана хүн чи. Өши яаси бэ? Наач нэг хүний нэг хаа Тууж гэсэн. авчираад айлс тууж авчираад тэгээд Тэгээ орох тийм. Нэ таач бүр хурд идэх хаа өрөөлөөр нь бариулаад байсан. Тийм бага нэг хүний нэг хаа гэдэг. Тэр ч уг нь нилээ хитэлээ идэхэр зүг. Нэг хаа нэг гой бариулаад суулгаад байсан юм а таанчиг. Өши ирэх юм уу ирэхгүй юм хүлээж авах юм уу байх юм уу яах Халаад яг амнаа суух гэдэг. одоо тэгэл хүлээж штэ. Хүлээ. Ич гэс шорлоо ороод. Уг нь гаднаа байгаа хүн хүлээдэг үстэй. Шорнд байгаа хүн намайг хүлээгээд манай хизээ шоронд орж ирсэн. намайг тэд хүлээхээс угтах юм. Өөрөө гарч ирэх хэрэгтэй юм биш үү? Ер нь угаасаа таач гэсэн ноот юм биш үү? Булгаад илгээд хэд хэд орооцолж ирсэн хүүхэн биш үү? Би ч бараг бүлэг танхаа юм биш үү? Хүлээгээд тахыг бодоход өгөрч. Хүүш ирэх хизээ гарч ирэх хөө? Тэгэл аргалал гараад байна да. Аргалалуу за. Мөнгө төгрөгийг өгөөгүй би араас ч очи өмгөөлөгч аваад очие за. Тэгээд Хууль эрх зүйг асууж авах. Хууль эрх зүй. Чи нөгөө хуулийн хэлээр
Юу илээ. Хууль хэрэгцээ шалтгааныг нь олоод очноо байж байгаарай за. Тэгээд аа. Айгуу тийм амралтанд явсан юм шиг болоо шүү дээ. Юу ч их зовж мовсон маа. Ийшнийг тэрэлж харж тэрийг явуулсан юм шиг юм. Тийм бараг тэгсэн юм шиг сонсож шүү дээ. За баярлалаа. За. Орой сайхан өнгөрүүлээ. Арай сайхан өнгөрүүлээрэй. За, орой сайхан өнгөрүүлээрэй. За. Наам их ч хормон дээр очивол 7 өдөр 7 шин согтуу байх юм байна л та гэн. Наа чи багдчихээн. 14-өө тонох бахараг. 14. За хамтрaalчаа танилцуулъя. Ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтэв гачуур цэглийг танилцуулъя. За эхний 4 захиалагчид 1 м квадрат нь болохоор 4 сая байхаас 2 захиалга одоо авцсан байгаа буюу энэ нөгөө хаус байгаа юм. Тэгээд 5 болон 6 дахь захиалагч нь болохоор 4 сая 400 мянган төгрөгөөр одоо захиалга өгөх юм бэлээ. 2025 оны 4-р улиралд эхний 6 айл хаваасаа түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээгээд авах нь за хаан болон төрийн банкны ногоон зэлээр 20% урьдчилгаа байршуулад 1-2% хүүтэй 10-аас 20 жилийн хугацаатаагаар авах боломжтой. За давуу тал бол маш олонтой. Газарлаа нэг 10 үедээ айлын л байсан. Тэгээ одоо ерөөсө хитгэн хаваас ингээ үлдчихэд байгаа юм бэлээ. За давуу тал гэх юм бол цахилгааны төлбөр нэмэгдсэн одоо ч ер нь нэлээдсэн одоо ш манайх жишээлбэл орой одоо угаалга биш угаалга хийхээр ингээд шууд бусгатал буугаа унтарчаад байгаа. Ачаалагтай. Тийм ачаалагтай лээ. Тэгэхээр эдний хувьд бол насан туршдаа цахилгааны мөнгө төлөхгүй буюу сэргээгдэх эрчим хүч буюу нөгөө солар панел гэж байдаг шүү дээ тийм зүйлийг ашиглаад ингээд цахилгаанаа үйлдвэрлэж юм байлаа. Энэ бүр үнэхээр гоё юм байлээ. Би энэ бүр айгүй шохоорхсон. Насан туршдаа та цахилгааны мөнгө төлөхгүй гэдэг чи айгүй сонирн байгаа. Бүтний шохоорхох гэж. Ганц панел шүү. Их чи жоохон панел шохоорхсон. Энийг одоо зулгааж гэрлэг авч явахгүй шүү дээ. Тэр чигээр худалдаж энэ цонхон дээрээ наачвал болох болов. Би энэ солар панелын айгүй сонирхоод байгаа. Тэгэхээр би гал энэ ч одоо бүтэн юм штэ гэж зулгааж авч явж болохгүй шүү. Сонирхч бол бүрэн бүтэн л авах хэрэгтэй. За тэгээ сингл болон твин хауснууд баригдсан. За тэгнээсээ айлууд нь бол ороод амьдарч байгаа юм билээ. Тэгээ таун хаусын хувьд бол одоо 4 сард барилгын ажил нь эхлээд 2024 оны 4-р улирал буюу 10, 11, 12 сард ашиглалтанд орно. За тэгээ эрчим хүчний өндөр хэмнэлттэй таун хаус зундаа сэрүүн хөвөлдүүд маш гоё дулаахан юм билээ. За үүний хувьд 4 сая 400 мянган төгрөг. За хэмжээ 84 м квадрат 2 давхар. За 4 өрөө, ариун цэврийн өрөө. За тэгээд хувийн эзэмшил талбайтай юм билээ. Яг оноо. Тэгээ нөө би асуусан төгжрөл нь хэрэг байх юм бэ? Тэ хотоос ингээ хараа авчдаг буцаад ороод ирэхэд хүүхдүүдээ сургууль цэцэрлэг зөөгөөс авах хэцүү болов гэсэн чинь энэ хотоос ирж буцах зам нь олон сонголттой болж байгаа. Амгалан шархаад тэгээд уулын нэг дүнжин гарын зам байж та тэ тэрүүгээр гэрлэн тохио уулзур багтаа айлгүй учир төгжрүүлгүй юм билээ. Тэгээд гэр хорооллын яг очихоор гэр хорооллын юу ч харагдахгүй. Цамдаа гэр хороол ерөөсө таарахгүй ингээ явчихна гэсэн. Төгжрөл цагаа өрөхгүй. За тэгээд далайн түвшнээс дээш 1660 м өндөрлөгт яг модны цагта уулынхаа тэр ингэр дээр юм билээ. Хаусуудаа үйлчлж байрлуулсан буюу ингээ дээшээ ингэж үйлчлснээр байрлуулсан билээ. Хамгийн цэнгэг агаартай үзэсгэлэнт харуулцтай буюу өөр ойр авд нь юу ч ахгүй гэсэн. Хитгэл айлах юм билээ. Тийм билээ. Одоо эдний ч болохоор нөө Rocketway гэр бүл амьдардаг гэсэн чинь. Тийм шүү дээ. Хамгийн ихний хаусных нь захиалагч. Яг хавдад маш олон л одоо газрууд байгаа шүү дээ. Тэр дундаас эдний ч нөгөө одоо байгалийн тогт цэвэр агаар харуулц гэдэг юм тийм маш олон талаараа айгуу гоё давуу талтай билээ. За тэгээ хүүхдийн нас насны тохиолд одоо тохирсон тоглоомын талбай байлээ. Яг нэг бүх зургнууд ингээ харсан. Тэгээд стандарт газрын тэн сагсны талбай хүртэл байгаа. Бүрэн зүтгэн бол хийцлэлтэй дид бүтцтэй ажил нь 100% хийгдээ дууссан. Одоо айлууд бол амьдраад эхэлсэн юм билээ. Нэгдсэн синтетик системтэй 80 м-ийн гүний худаг байгаа. Тэгээд цочод ирэхэд гэртээ оруулахгүйгээр уулзах гадаана клаб хаусаага сөөхөөгөө 8 нэрийн дэлгүүргээд бүх юм шидэд өгсөн юм. Тэгэхээр бүр амар юм шүү дээ. Тэгээ ойр авд нь усын сургуулийн цэцэрлэг юу аа гэсэн чинь байгаа юм билээ. Бас асууж үзлээ. Юу байгаа гэсэн байж илээ. Асуучаар байлээ. Зөв. Миний их юурнгээ зөв л асуухгүй сонголт яваад байдаг шүү дээ. За хаяг барьцлагын Баян зүрх дөрөв 20 дугаар хороо гачуурт их хамт байрлаж байгаа холбоот хуудасны дугаар 77 19 44 88 77 19 44 88 гэсэн дугаарлаа холбогдорой. Аха сошиал хаяг гачуурт хийл гэд хайхаараа дэрнэ. Нөгөө нэг хаус нь яг баригдаад дуусчихараа өмнө нь 6 сая болох шүү. Тийм нэмэгдээд ингээ явчихсан. Угаас урдчлаад цахиалга өгчүүл аяг амар л шүү дээ. Ширхэгчлэн тунгаа шижирлэн бүтэв гачуурт хийл хамтран ажиллаа. Баярлаа. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. Энэ 88.3 арай л хитэрч нь уус төржлөг. Хойлоо сая уус төр яриаг. Гачуурт хийлийг яриад би тэр панелын жоохоо сонирхоо үсттэй. Тэр устдаа хамаатай. Гүй та панел юм уу? Юу малын хулгаанаас болсон сая. Малын хулгаанд дуус төр. Аа? Сэтгэлэг арсан.
Улс төр яриаггүйсэн шүү дээ. Сая би тийм юм ярьсан уу? Мэдгүй. Нэг л их улс төрчих. За би жоохон улс төрчихлээ уушлаарай. Хөөрхөлтөглөө шүү дээ. Ста улс төр тийм шашин маш ярьдгүй шүү дээ. Манай ч нөгөө угаасаа радио маань улс төр шашин ярьж болдгоо. Дүрмтэй байгаа. За эфирийн шууд татаас 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч байна уу? Байна уу? Арамин. Арамин. Дарга. Тийм бай. Тийм бай. Би дараагаа. Миний хэн цураг гэдэг шиг би өстө хаанаас л хаанаас даргаа тань шүү дээ. За дарга манай багт орсон. Багтаад нөгөөрэ. Онир өгөө те. За. Урд чи юу арга? Тэнгэрийн хаяа. Улаан тэнгэрийн хаяа. Тэнгэр улаан байгаа мó. Тийм үү? Тэсэл мөрөцсөн. Нөгөө багийн нэрийг сонссноо их. Баахан машин шүү дээ. Баахан машин. Тэрийг дахин хэлж ин тэр гоё шүү дээ. За хоёлаа түүх зохио явуулна уу? За бэлэн үлээ. За хоёр 5 дахь өрөө мэдээж гарна. Ээлж Амарч болохгүй юм байна. Тамирчтай 5 дахь өроос болохгүй. Яава. Гоцолжлаа. Тэгээд гараад шоудж агаад согдуу айлаа хаалга нүцээр агаад андуурч ороод хоноод өглөө айгүй байдалд орсон. Ямар амар юм бэ? Орж хоноод хонох юм шүү заавал. За. За инглээ би нэг ганц хүнтэй байгуулалт ажилт юм а. Даргатайгаа хоёлаа би ажилтна. Тэгээ байсгаж байгаа л дараа баасан гараг болсон. Гарын орой одоо дайлын майлын ажиллаа ярилцъя гэдэг ус. Тэгээ энэ тавтгаж гисэн гарахаар болоо даргатайгаа гарсан чинь даргачууд нугаас айгүй юм хүмүүс хөөрөөд баар сав орё гэж нилээ уугаа бид орч согтчлоо. Нөө харин тэгэл сошч баар сав орол. Йоо ирчнээсээ энэ жилээсээ шагнал аваад чамаг юм дээр өнөөдөр өөрийгөө шагнаж байгаа. Өөрийгөө дэвшүүлээд авцсан л та цаашгаа. Одоо тийм хоёр хоолхын авчид тэгээд даа гэж. Зөв Цаар ороод хоёулаа бүр амар тогтоод тэгээд хоолоо манахраа явъя. Ихтэндээ оччих гэлээ. Тэгээд явтаа. Яа нэг дөр ороод чинь адилхан байрнуудтай бичээ. Манах нэг дөр ороод идэв. Ааха. Явлаа. Тэглээ. Дарагч бараг нэг чугамаар алхаж чадахгүй л бараг нисээд л яваад байсан л да урд гэрээ заагаад. Тэгээд ишээл гэдэг. Тийм. Тэгээ орц морцоо хэлэхээр бундуур ингээл амандаа нэг бухтнаа л. Би өөрөө бас жоохон алкогол хэрэгэлсэн байсан учраас тэгэл даргаагаа дагаал орлоо. Тэгсэн дарагч уг нь нөгөө анх дарагтайгаа хамт ингээ сайхан ажиллаж эхэлж байхдаа дараа уг нь 4 давхар дамжирдаг гэж хэлж байсан. Тэгсэн чинь согтцсон чинь 8 давхарлуул яв гэд болдгоо. Тэгээ би 8 давхарлуугаар л даргаа айл хаалганы гэсэн чинь бор хаалга цохих гэж. Тэгсэн бүгд бор хаалгатай байна. Тэгээ хэн ямар хуу авах вэ гэсэн чинь бор дээр цагаан хийдэг гэсэн бүгд цагаан хийдэг байна. Тэгээ би гайхаа за өөр тарих тэмдэг байна уу гэсэн чинь юу яагаад доктор нь манай нөхөр байх хэрэгтэй гэд. Тэгээ би одоо мэдэхгүй болохоор за дарга та өөрөө хаалгаа цохих гэсэн дарга очивол нэг хаалга цохиж байна. Би хаалгаа цохоод. Дурак. Галгаа биелээ гэдэг. Нөхөд зодоод идэв шиг. Хатаал гэдэг хэлсэн чинь нэг залуу гарч юунгаа игээр удаад байт ингээд чигээрээ урагшаа ороод там өрөөрөө алаа там өрөөрөө хөвтөө унтъя гэ. Бүр ямар ч тийхээгүй болоод хөвтөө л өглөө. Тийм тэгээд дарагчудаа нөгөө тэр залуу л угаасаа даргыг танихгүй байсан байхгүй. Би ийм хүн мэдгүй гэл тэгээс дарга болохоор чи ёстой гоцолгүй цаашаа цовмоо хийчихлээ нэг хоол унд яриад Гэр оролд орж ирж байна. би тэгэхээр нь за дарга маань жоохон нөхрөөгөө ингээ байнгын дарамтлж амьддаг юм байлгүй дээ зайлвал гэж бодоод тэгээ нөхөрч танихгүй царайлсан байхгүй. Би ийм авгааг мэдгүй. Тэгээ би гайхаад эхнэрийг одоо нөгөө авгаа магаа гэж хэлдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ би тэр утгаар нь авгаа магаа гэдэг юм болов гэж бодлоо. Тэгэл би жоохон ороод буланд нь хэвтлээ. Тэгээд тэгсэн чил дарга л хэлж гэн аамс тайл хөө юм уу гэл нөгөө залуу. Нөгөө залуу чинь сүултээ ингээд нилээ эсэргүүцэж та хоёрыг цагдаа магдаад өгнө гэхээр би та хоёр эвлэрчээчтэй гуйчтэй би одоо хонох газаргүй шүү дээ өглөө автобус явахаар би гараа марыг. Тэгсэн нөгөө залуу сүултээ намайг уйлаад ихлэрж байгаа сэтгэл нь өвдсөн юм аа. За яах вэ. Тэгээд эхнэр ирэхээс өмнө гараарай л гэж юм. Тэгэхээр гайхаад танаа авгаа чинь буудан дээр хөвтөж штэ. Тэгсэн чинь наад авгаа чинь биш ээ л гэдэг. Тэгэхээр согтохоор нь жоохон дургуулхаад байгаа юм байлгүй гэж бодоод энэ хоёрыг бас эвлэрүүлчих санаатай хажуугаар нь нөгөө залууг чи хэвтгээд би хэвдүүлэх гэсэн. Хэвдэхгүй байгаа.
Тэгэхгүй үнтэй нэг хооронд оруулах. биш Тийм, юу яриад байгаа юм. Би болохоор дараагийн хоёрыг нэг өрөөнд оруулаад хаалгын төгжчих санаад игүдсээ. Тэр залуу жоохон сандраад ирсэн. Юу дэмий яриад байгаа юм чи миний нөхөр идтэй юу донгосоор одоо чи би зохтой болохоос чи зохтой байгаа юм уу битээ дэмий яриад бай чи. Алин Би тэгээд дараагаа сонсохны нөхөр нэг 15-аар ах гэж сонссон чинь энэ залуучууд нь 20 идтэй л харагдаа. 15-аар баг дараа маань өөрөө 65 дээ шүү дээ. Тэгээд нөхөр 80-тай. Тэр гайхал энэ залуу хүн байжтэй гэж бодоол тэгэл та хоёр эвлэрчээчтэй миний дөө баг би ч надаас дүүхэд байгаа. Би дөө чи эхнэр чинь чамд хайртай штэ гэж мгил. Тэгээд би чинь хоёрыг хамт нэг сайхан эвлэрүүлчихээ. Тэгээд нэг мэт өөрийн дүр болж байна. Харин тэгээ би нэг мэдсэн чи тас үсэн шүү дээ. Унтцаал ингээд нүдэ нэгэл ингээд ирсэн чинь бүр шаал өөр тавилтайгаад хөө чи хаа нэрээ унтцэн би ашиг хүү сэрээрээ гэлсэн. Чи таа чинь гэртэл орж иж унтаа тий шүнжэнгөөл нөхрөө загнал унтна лээ гээл тэглээ нөгөө цаа гэж. Тий дараагийн цаа нугасаа нөхрөө унтж байгаа шүү дээ. Нүгэ тэгээ хийл цагинж байгаа унталцсан. Таа чи юу яриад байгаа бэ? Наа цаа чи нөхөр чинь унтчих гэсэн чинь дарга над руу орсноо. Юу яриад байгаа юм бэ? Танаа нөхөр юм уу? Тэгэхээр би та юу яриад байгаа юм бэ? Би чи нөхөр хөөгдгөө хүн шүү дээ гэсэн чинь худлаа яриад чи би чамаа мэдээдсэн харвас өөр залуутай явдаг гэж дарга бүр амар загнаад тэг би бүр гайхаар даргааг архин гараг байгаа болов уу гэж бодоод Манай нөхөр арай биш арай биш. Тэндүүнээс арай биш мөн ч юм уу? А биш үү? Яа чараад байгаа юм бэ? Жаахан төгснө. Өөр айлд ороод хонцчих чи одоо амар манайх чи дөрөв давхарч штеп. Та 8 давхарч гэдэг чинь хоёроор үрдүүлээд 8 руу орлоо гэсэн штеп гэх нөгөө цаа гэсэн дадруу тэгээд. Тий, тэгсэн нөгөө залуу чи өвшөөгөө сунаагаал босч ирж байна. Тэгснэ за сэрвүү 2 балаа авгаа. Би тэгэл өөстө уучлаараа манай дарга өөрөө чинь нөхрөөл гэдэж юуэр би юм хүнтэй суугаагүй гэж маа загнаал. Тэгээ нэр том оронд нь харсан чи шаал өөр хүнтэй суугаад гэр бүлийн зурган байгаа байхгүй. Азар ихнэр нь байгаагүй. Азар ихнэр нь байгаагүй ч таарад. Тэгээ бит хоёрыг чинь загнаад. Тэгээ би бас жоохон уйлаад энэ даргач загнаад, залууч загнаад. Тэгсэн нөгөө залууч юм сэтгэл нь жоохон өвцөө баяжтай зааж өгч. Бас айлаа зүгээр гол бол хэлээ. Тэгээ уйлгаа баяжтай цөөгн цааг нь идэж жоохон шар мараа тайлс хийгээд тэгээд танилцаад боллоо шүү дээ. Нөгөө залуугаа тийг заастай хичээгээс дуурчлаа. Амар юу. Тийм дарга тэгэлсэн чи дараа нь манад ирж хоноороо заяулах. Манайх дөрөв давхарч яг ижил хаалганд байгаа гэл. Чи дараа нь яг манад ирчих гээл. Их чи нөхрийгөө байхгүй дуудъя л гэсэн. Бүү далим дарга юм биш үү та надад. Дарга тэгээд мөн нөө биш гэсэн чи арай биш байна ч гэж нөхрийгөө. Ингээд бит хоёр цаахан баяртай цаавуулаас хөлсөө гарчлаа нэг сайхан шараад тайлж аваад тэгэл гарсан ба. Тэгээд болж алдсан. Дарга тэгээ намайг таксид 20 кач өгөөгүй шүү дээ. Тэгээ тэр зүгээр би төрөвчнээс нь өөрөө авцаа. Тийм ээ. Угаас авцсан би гэж. За баярлалаа. Амар. Баг өнөөдрөөс явж амарлаа гэл тэгэл хоёр дэшээ залаад авсан ба. За болж нэг өдөр амарх юм байна. Хин Чи би амар гинэ дарагч. дарга. Дарга угаасаа маргаш бим гарах шүү дээ. Бим гараад ажиллуулчихсан юм намайг дарга. Өнөөдөр чи баасан гарыг хоёлаа энэ тончлоо. Бим бодоо нөгөө яалтчгүй л амардаг да. Уул нь амардаг л та. Ингээд идэг байхгүй дарга. Ёо ястэ нэр. Амар гэдэг их айтаа хэлээдсэн юм. Тийм. Та ч бүр намайг нэг өдөр амарлаа миний дүү гэдгээр би гайхаад байсан. Харин дарагч л эндээс амар гэдэх нь амархан дээ гэж бодсон шүү дээ. За баярлалаа хичээ. За дарга сайхан амраарай. Даваа гарагт уулзъя. Айтаа За хараарай. ойлголоо. За арга сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Аюу хэцүү дарга ба шүү дээ. Үгүй айлд яриад байдаг. За дэмжээ ажиллагчаа танилцуулъя. Тожигнах дууг март орчныг мэдэр дуу чимээг Монголын төлөө Батүлэг авто сервис. За тожигнах дуу чимээ нь машины явах хэдэнгийн эвдрэл гэмтэлийг илтгэдэг. Харин эвдрэл гэмтэл нь аливаа осол аваар асуудлыг одоо шалтгааны эхлэл болдог байх нэ. За ийм учраас автомашинтай холбоотой хүмүүрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Батүлэг авто сервисийн ажил болгож тожигнах дуу аяны хүрээнд за рүүлийн аппарат засвар 10%, амортизатор худалдаа 10%, машины доторлогоо, битүүмж, дуу харах үйлчилгээ 10%
хямдарч байгаа юм байна. За, холбогд утасны дугаар 77 77 77 28 77 77 77 28 гэсэн дугаарлал холбогдорой. Баярлалаа дэмжиж ажилласан тожигнох дугмаарт орчныг мэдэр дуу чимээгөө Монголын төлөө Батүлэг авц ирээсэлээ. Би жоохон машингүй л дээ. Гэхдээ байсаж байгаа сонсдоо чанцаа юм тожигноод байна уу гэдэг чинь манай хамаатны ах гэж хоёр. Энийг юм дугуйд хагаас суухаар л яаж ялгаж сонсохгүй тэг юу гэх чи машин уусдаг гэсэн чинь чанцаа нэг юм сая тожигсон уу гэж би юу сонсохгүй Ялгадаг байхгүй л ир чинь. За дараагийн сонсож. Байна уу? байна уу? Байна раминд. Ороймонд За юу холбогдсон бэ? Супермен. Оо за. За Супермен амын хичээн багт орсон. Одоо эргэтэй дүүтээ орно шүү. Өмнө нь бага эмэгтэй болсон. Гэтэ өөрөө эмэгтэй болов Би сонголтыг өгсөн шүү дээ уулна. Тэгсэн чи би эмэгтэй болно те гэлээсэн Ши. тий. Тэг чи жоохон алтаа гарцсан билээ. За сэдвээ сонсгоо. За. За Супермен маань үнэхээр мэдрэмжгүй төмс залуу заяа. Та баг салъя гэж 100 удаа хэлсэн ингээ ойлгоогүй тий. Тэгээд та бүр салах гэж бөө юм болоод салсан чинь гэртээ ирсэн гэрт чи ороод суужсан. Тийм төгс. Энэ юу амьд хүү юм уу юу юм бэ энэ ч тоо. Арайч таас. За нэг Супермен гэдэг нэг лаг залуутай нэг хэсэг 2 сар уулзч үзлээ. Тэгээ уулзсан чил гатаа ингээд болзоонд айгүй уулын өрх юм болцдгийг. Дуртай. Тэгээ өвөл харж цасаар шуурж исэн ч гэсэндээ гатаа гоё ингээд хүн алхуулчихна. Хүлдэж өгөх гээд болдгоо сүулдэ бүр шантраад. За одоо ингээд ажлаас ч очиод авъя гэхэд би өнөөдөр оройтноо бити ирээ аваа гэдгсэн чи гадаа ч байна л гэдэг чи. Үгүй чи яваа л хэлээ. Тэгэл яг хамрын тон нус мос ингээд уртуртаар мөс шиг хөлтцсөн тэгээд Ямар хэцүү залуу. Гараад ирсэн чи дусна тэгээд өвөл унжаад хөлт. Ингээ унжиж хөлтчихэд хараа гэж сонсон. Яг ингэсэн хараа явъя алхахыг гад тахгүй. Цасан шуурж. хаач өгсөн цуг гэл юусаа цавчихгүй. Тэгээ би Ямар эвгүй. нус мос авчлаа. Хаан тагаа явж. Гэдэг би хэлдэг штэ ядаж дулаахан хувцлаад над нус мосоо ядаж авчичий гэж би чам хэлдэг штэ. Тийм за байхгүй шүү. Тэгээд одоо тэр мөсөөсөө хугалж байгаа л идэж уугаа. Хаанаас ч юу ч хамаагүй идэл дагаал явчихвал болоо. Ямар хүмүүс идэт байгаа. Нусаа идэт байгаа юм уу? Мэдгүй тэр нус мосоо хайлуулаад. Уг нь мэдрэмжгүй залуу гэсэн болохоос чи заваа залуу гэж. мэдрэмжгүй зааваа штэ тэр чинь хүний ажид штэ. Тэгээ би бүр агаа хараа. Чи нөгөө нус биш. Миний нөгөө уужсэн ундаа хөлтцсөн байхгүй юу тийм. Хамарнаас ч гойж өгөө. Манай хөө хамраа нуудгийг тэрийг надад гайхуулдаг байхгүй. Хартаа ами бист харин амар гоё юм үзлээ гэд хамраа ингэж унтаа өгч. Ямар амар авэстэй. Хэлэхгүй юм чинь нэг хоромч гэсэн нүдээ салгаж болохгүй. Юунээс вэ? Ундаанаас уу? Тэгээд гараад ирсэн чи унтаатайгаа ширтэлсэн. Юундөө? Би чамаа харахгүй чи намайг харахгүй гэдэг унтаарах. Чи тамараг юм. Уг нь бол одоо тэр ундаага уг нь бол одоо найрж өгөх гэж. Хамарнаас гойж хөлдөөс нь устдаа ундагаа юу? Ам эгчтэй өгч чадгалаа зогсчихсан. Талын өөрөө ууц. Агуу сэтгэл байгаа байхгүй. Тэгээ энийг яг ингэдэг. Би чамд амар сэтгэл гаргадаг. Над чиг чамайг хайрлах хүн байхгүй юм тэр гэж мэгээд. Тий, ерөөсөө нүдээ салгадаг. Ундаа мэж. Хоёр тишээ салч чаддаг. Лагштай бас нэг нүдэрээ ундаг, нэг нүдэрээ намайг авч чаддаг. Нэг нүдэрээ нөгөө ундаагаараа нэг нүдэрээ Йоо яст. Тэг хамыг салъя гэдэг юм шүү. Өөрөөс чи. Одоо болохгүй шүү дээ. Энд чи одоо нэгэнтээ шийдсэн. Яг ийм юм. Зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Зөвшөөр. Хинээс зөвшөөрөл хүлээгээд Усаас. Би дотроо салахгүй гэж бодоод байгаа байхгүй. Уус зөвшөөрөхгүй. Би тэрийг салахад уус огч зөвшөөрөхгүй байхгүй. Би дотор хүмүүс зөвшөөрөхгүй болохоор тэгээд зөвчлөөд гоогаад яваад байгаа. Гадны хүмүүсийн одоо өөрөө өгдөг. Манайч дандаа ганцаар ярина. Ганцаараа нөгөө нэг юу яадаг байхгүй хуралддаг. Ганцаараа нэг газар ажилладаг. амигаа салчуулаад ихгүй болохгүй шүү дээ. Болохгүй битээ хаяа. Тэгээ нэг ундаа гарцсан. Чи юу ам юу? Ёс тэнэрэ. Одоо юу яаяа хөө? Супермен ойлоо болио. Энэ хол явахгүй юм байна хөө. Боли. Одоо яаж тойруулаад хэлээд ойлгохгүй юм байна. Боли. Тэгээ яг би ядаж юу Наруто нисч үзүүлээ л та. Чигээр харуулъя л та. Юу ч үсэ. Наруто нисэж үзүүлээ. ууцсан байна. Жохоо
нууцын үедээ тэгж танаад нэг дагуулж нисээд үүлэн чөлөөг нэг харуулад сэтгэл санаач магадгүй хувирч магадгүй шүү дээ. Намайг эргээд те. Тэгээ хариу хэлэх чинь гоё юм хэлээд шүү дээ. Чи яваад Найраад шүү дээ нэг. одоо яваа бай. Романтик үзүүлсэн чи байдаг. Нарлуу нисгэр хой шатчихгүй юу хоёроо. Оо яг хоо дэлхийгээс нэг халихгүй байхгүй агаалтайгаа. За. Айгу өөр юм байна. Үүлэн чөлөөнөөс харуулах байхгүй юу? Ийм хүнтэй би яаж амьдрал ахуйгаа Тань гоё үүлэнчүүлээ харуулах гэдэг чинь залуучиг чи. чи нээлж харахгүй. Тэгээ нэг нүдээр ундаа нэг нүдээр Татгалцсан. уус зөвшөөрсөнгүй. Тэгээ болохгүй болохоор нь тэрэлжийн тийшээ од харуулъя. Нарнаас айгу хурдан наашилж шүү дээ. За одноосаа. За хөөе. Валиа. Одоо энэ үлээ манад байж ах хэвээр байлаа. Манад байх хэвээр байлаа. Тийм, танаад байх хэрэгтэй. Яаж орчуу? Харин нэрийг өөрсдөө. За тэгээд би яг нөгөө хизээ яаж дагснаа мэдэхгүй дагаад орсон. энэ одоо хүн юм биш юм. Дагаад орсон гэнэ. Би тийм мэдрэлгүй юм. Төгс нь би юм биш. Дагаад яваад ах юм. Яалаа нэг бүхэлдгүй оргууд харахгүй. Сайн нэг юм сүйдгсэн. Би тэгээд доогор мөлхөд орцсон. Та дээгүүр харж байгаа Оо би мангар том ууж салтаад байна. Ингээ алхаад орж цүнхээ одоо ган дээр тохоор дэлгүүрээ онгоолгоод эргүүлээл орох гэсээр итэл би доогор мөлхөө орчих байхгүй. тэгэл орсон чи хараа өөдөөс сууж байна. ороод юу гэж сууж байгаа. Ингээ орны бүтээлгийн маань ингээ хүзүүгээр орооцсон хайраа нарлуу нисэлдэг. Амар юм бэ ёо. Нөгөө хөлцсөн ундаага барьсан. Нөгөө хүлцэн удаага барьсан. Нөгөө хамардхан шингэн бодоод орсон. Үндэ даарад байгаа юм шүү. Хүнжил одоо ки оронгүй явтаа би одоо зуралдчихгүй яа. Даарад байгаа юм шүү. Зайлт аяг цай уулгач тий. Хүй энэ нэрээ гэр оронгүй айгүй хэцүү амьдралтай л хүн амтантай зуралдсан юм шиг байна да янз нь. Тэ? Энэ хэцүү л байгаа. Нийцгүй байгаа байхгүй. Дотор танаа сэтгэлтэй болол ерөөсөө байнгын Амиг хамт байгаа байхгүй юу? бодоод байгаа юм шүү дээ тий. Байнгын хамт байгаа гэж уг нь хамт зогсоод байгаа шүү. салахгүй гэдэг байгаа байхгүй. Хийсээ салахгүйгээ дотор гүн нь яаж чад хоёр туйлт. Өөрөө болохоор эсэргүүцэд байгаа юм байна тий. Эсэргүүц чи салмаар Тий, тий, тий. дотор гүн салахгүй гэдэг надаас тий. Өөрөө салахгүйгээ Дотор дотор. нь ерөөсөө хизээс салж болохгүй шүү. Шууд наалдан падлах гэдэг. Яагаад салж болохгүй гэдэг юм бол? Гэр жоохон дулаач. Жоохон дулаа байж гал. Шалтгаан нь дайртай хүүхэн байх. Амар дурлалт. Амар дурлал. Бурхан минь тэгжил битгүүд дурлаа. Эднийг чи бүр 3 парт. Супермен юм чи супер дурлалсан байгаа шүү дээ. За. Ямар агуу хайр бай бурхан минь. Ста нэр яг энэ үнэхээр тэгээ зогсож өглөө тэ яа. Нэг юм носоо гочилсан гата зогсож юм. Хараа унтаа ахгүй сая дотор хүнтэйгээ ярьлаа үгүй гэж. Гэсэн логоны чинь тэд нисээд очиж шүү. Энэ чадахгүй. Чи тэр орны бүтээлэг буцааж тавиарай чи. Тэр лого руу одоо би тэдч гарч чадахгүй шүү. Угаагаад чинь. Тэн дээрээс дүүжлээд өгцөн бай бусд нь яах вэ? Нар марлоо нисгээ байллаа хөө. Бүтээлэг тавиарай. Бүтээлгнээс нь гоё аамгийн үнэр үнстэй байдаг болоо тэгээд байгаад байгаа байхгүй. Энэ яста хуг дурлах залуу юу юу ингээсэ? Үндэ дотор хэдэн хуруу нь хөлдсөн. Үрдсэн сууж. Наад бүтээлэг чи хөлдөө шүү гараад хөөе. Айгуу штэ. Хаяа даахаар нүмерчээд буцаага газ тиймэрхүү цонхоор норуулаад. Энэ одоо орон байр юм биш үү? Хорон барны болгоо болсон. Цонх бохор орж гараас урцсан юм байна. Игч чи 12 давхарч штэ нүд. Энэ тийм байх бүр сурцтай юм байна шүү дээ. Тийм байна. За тэгээд та хоёр бас салахгүй бол одоо тэгээ хамт амьдэрч. Амьдрий одоо. Энэ ягаад ч надад салахгүй юм бэ? Ингээд нэг зөвшөөрөлтөн гэж би мэдээд байсан юм ба. Одоо хоёр нүдэрээ намайг харж олно үстэй. Нэг нүдээ навантанаас салах та. Тэр ундаага айлтын хайцсан штэ цонхоор чи. Өглөө босонготой 0-т би суух ёстой гэж юу аа гэх өөрөө өөртөө ярьсан тий. Үгүй ээ тийм ээ. Амар юм. За баярлалаа. За. Арай сайхан өнгөрүүлээрэй. За. Баталгаа хэмжилт үсэ. За баярлалаа. Өстө хөөхөн ярьчлаа шүү дээ тий. 0 мэдрэмж. Хэлээ. За автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Хэрвээ автомашин худалдаж авах гэсэн чинь яг одоо санхүүгийн боломж тань хүрэхгүй байгаа бол анхаарлаа түр нашаа хандуулж агаарай. Simple application харилцагчтай автомашины зээлийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хялбар мөн ухаалгаар хүргэх зорилготой үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Тэгэхээр харилцагчдынхаа санхүүгийн нөхцөлд харуулад
хамгийн боломжит өндөр хүүтэй дүнтэй зээл эрхийг тооцоол хамгийн боломжит хүүг танд санал болгох юм байна. Танд автомашин худалдаж авах хэрэгцээ байгаа бол яг одоо Simple аппликейшнийг татаад тус зээлийн үйлчилгээг авах боломжтой байна. За давуу талаас нь тодорхойлбол таны санхүүгийн нөхцөл тохируулсан хүүтэй 2.5-аас 3.1% хүүтэй маань дижиталар буюу Simple аппликейшнаараа зээлийн эрхийг тооцоолох боломжтой. За тэгээ хурдан шуурхай зээлийн өсөлтийг 2-8 цагийн хооронд шийдвэрлэн харилцагчдын хэрэгцээнд тохирсон зээлийн хэмжээ 500 сая хүртэлх байдаг. Нэлээд өндөр юм билээ. За иргэн төлөх хугацааны хувьд бол урт 96 сар байдаг бахны. За тэгээ зээлийн иргэн төлөлтөө Simple аппликейшнаараа шууд ингээд төлөө авчих боломжтой. Тэгэхээр заавал очиж мөчөд авах шаардлагагүй тийм ээ салбар дээр нь. Хаяг байршил болохоор сонгон найрхан дүүргийн 22 авт худалдааны зөвтөлбөрийн Автоком төвд байна. Мөн Баянзүрх дүүргийн даа хүрээ авт худалдааны төв дотор байна. Хаал дүүргийн Яарамгийн Хорс моторс төв дээр байна. За мөн Баянгол дүүргийн Уранган Парк Ривера худалдааны төвд байна. Мөн Баянзүрх дүүргийн Дүжин гаруй төвийн хажууд Санраас офс тус ажиллаж байгаа хнэ. Холбогд утасны дугаар 8881 1943 8881 1943 гэсэн нуурлал богдороо сошиал хаяг нь Simple гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамт ажилласан автомашины зээл автомашин авах гэж байгаа Simple-ээр аваарэ. Баярлалаа. За баярлалаа өнөөдөр хамт оролцсон. Хойлож 3 гут үг зөгөөгөө дуусчлаа. Гэтэ өнөөдөр үнэхээр хөвгчлээ байлаа тийм ээ. Мэдрэмжтэй оролцсон хамт байсан бүх сонсогчдод баярлалын түргэн нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа Амийн хариулагчаар Борхогийн чин Батнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ширхэгчлэн тунгаа шижирлэн бүтээв, гач хүртгэл мөн автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Урагшлуулан та бүхэн маань шашуур нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авсан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.